сүүлийн үед энэ туулын урдны замтай холбоотой асуудал нэлээд өндөр авсан. Маш олон хүмүүс эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэх олон шалтгаанууд байгаа. Тэгээ үүнтэй холбоотой бас өнөөдөр мэдээлэл хийхээр шийдсэн. Ер нь бол одоо их хурал дээр асуурын гавыг гишүүн санаачлаад туулын урдны замаар хэн шалах төр ороо байгуулад төр орооныхоо дагуу мэдээлэл авъя гэдэг ийм шийдвэр гаргаад гар үс цуглуулаад 40 гаруй гишүү гар үсгэж сурсан. Гэхдээ одоо нөгөө сонсгол хийх төр ороогоо байгуулах ажлаа бас жоохон татчих шиг байна. Тэгээ эрх баригч намынхан бол үе үед ингэдэг. Үе үед эхлээд за чамааг ингэн шүү гэж дохоо. Одоо гараа далааж үзүүлдэг. Нөгөөх нь номрох юм бол хоорондоо ярилцаад эхэлдэг. Нөгөөх нь гидих юм бол байлдаад эхэлдэг. Одоо ингээд хэн шалах төр ороо байгуулах гэж жигтэйхэн гар үс цуглуулаа явж исэн хүмүүс маань буцаагаад болох тал руу хандсан. Тэгээ энэ дээр юу хэлэх гээд байна вэ гэхээр ер нь одоо сүүлийн үед төрийн ажил яаж явдаг болсон бэ гэхээр эхлээд сошиал медиагаар баахан үнэн худлаар мэддэггүй мэдээлэл сэвнэ. За тэрнийхээ дараа хэн шалах төр ороо байгуулна. Өөрөөр хэлэх юм бол хууль шүүхийн байгууллагууд ажиллаа хийхээс өмнө эхлээд сошиалынхаа шүүхээр оруулдаг. Сошиалын шүүх шийдэх юм бол хуулийн байгууллага мөрдөж ажиллагаагаа тэрнийхээ дагуу явуулдаг. Тэр нь мөн одоо сошиал шүүхээр сайн үнэлгээ авч явах юм бол шүүх нь бас дагаж шийдвэр гаргадаг ийм буруу шиг рүү орчод. Яг үнэндээ одоо хэрвээ мэргэжлийн байгууллага, хууль сахиулах байгууллага мөрдөх алба гэж байдаг бол улаан цайм Монгол улсын хууль тогтоомжийг зөрчөөд төсвийн 500 тэрбум төгрөгийг өрн таран хийцэн байж байгаа. 500 тэрбум хагас их найт өрн таран хийцэн байгаа. Баримт нь одоо энэ байж байгаа. Тэгээд дэлгэсэн дээр гарна. Энэ нөгөө Хятадын манай туулын урдны замыг хийх гээд байгаа China Highway гэдэг компани одоо бид нар нөгөө урьдчилан мөнгө шилжүүлчихэд байгаа. Тэдний одоо санхүүгийн баталгааны хуудас буюу одоо бидний төслийг хэрэгжүүлж чадна гэдэг энэ баталгаа. Энэ баталгааны хуудсыг хамгийн наад захын санхүүгийн мэдлэгтэй бөгөөд даатгалаар мэргэжсэн. За дээр манай төрийн албаны одоо санхүүгийн зохицуулах хороо сангийн яамны хамгийн ихний мэргэжтэн харахад л энэ Монголын хууль тогтоомжийг улаан цайнд зөрчсөн ийм баталгааны хуудас байж байгаа. Ийм баталгааг хараад ийм баталгааны хуудас аваад төсвийн өрөнгнөөс гадаад зээл гэж одоо бид нар эргээд төлнө шүү дээ. Энэ өндөр хүүтэйгээр төлнө. Төсвийн мөнгнөөс 500 тэрбумыг шилжүүлсэн байна гэдэг нь өөрөө бүлэг залилангийн гэмт хэрэг ил тод бэлэн байж байгаа юм. Ийм бэлэн гэмт хэрэг дээр жишээлбэл хэн шалах төр хорооны нөхцөл байдлыг хараад жишээлбэл одоо юу гэдэг ардын намынхны хоорондын тулааныг хараад үйл ажиллагаагаа шударгаар хуулийн дагуу явуулж чадахгүй байгаа энэ хууль сахиулах байгууллага найрлагатай тэмцэх газар санхүүгийн гэмт хэрэгтэй, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хилцсэн. Одоо энэ хууль сахиулах байгууллагууд ингээд ажиллаа хийгээч гэдэг юм шаардлагыг л тавьж байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо ийм улаан цайм ийм хууль зөрчсөн Монголын одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тендерийн хууль бусад ер нь одоо энэ санхүүгийн баталгаа гаргадаг хамгийн наад захын энгийн стандартыг зөрчсөн ийм шийдвэр гаргаад төсвийн хөрөнгөнөөс 500 тэрбум төгрөгийг үндсэндээ өрн таран хийчихсэн байгаа. Хотын дарга өөрөө сайн дураараа ажиллаа өгөх ёстой. Тэгэхээр өнөөдөр ингээд нэг даваа далаа гээд орлогч даргаыг урдаа тавьчаад нөгөө хүн нь ажиллаа өгнө гээд өмнөөр нь үндсэндээ одоо хаалт хийж явж байгаа юм шиг юм дүр зураг харагдаж байна. Гэтэл энэ бол асар том хохирол Монголын ард түмэнд үүсгэсэн байж байгаа нь баримтаараа ил байгаа. Энэ үед бол хотын дарга өөрөө ажиллаа өгөөд давхар бас ажиллаа өгөөд шалгуулах одоо юм бүрэн нөхцөл нь бүрдчихэд. За тэгээ энэ санхүүгийн баталгаан дээр жоохон тайлбар хэлэхэд юу гэхээр манай энэ тендерийн одоо байгаа мөрдөгж байгаа тендерийн хуулиар бол санхүүгийн баталгааг хэн гаргах вэ гэхээр давхар даатгагч эсвэл тухайн улсын банк санхүүгийн байгууллага банкнаас нь одоо даатгал одоо санхүүгийн баталгаа аван гаргах хэрэгтэй байдаг. Тэгээд манай улсаас бол одоо жишээлбэл даатгалын компаниудаас оролцох хэрэгтэй байдаг. Тэгэд энэ хотын удирдлагаас юу гэж тайлбарлаад байгаа вэ гэхээр ямар ч хууль зөрчөөгүй манай бас даатгалын компани оролцож байгаа гэж тайлбарлаад байгаа. Яг энэ даатгалын бичгийг харахаар мөнх даатгал гэдэг компани бол энэ даатгал гаргаж байгаатай ерөөсөө холбоогүй. Энэ одоо санхүүгийн баталгаатай холбоотой мэдээллийг зуучлагч зүгээр оролцогч байдалтай ингээ мөнх иншуранс гэдэг компани нэр оруулсан. Тэгэнгүүтээ манайх энэ бол давхар даатгал хийлгцэн байгаамаа гэж тайлбарлаад байгаа. Яг утгыг нь харахаар энд ерөөсөө мөнх даатгал энэ даатгалтай холбоотой харилцаан дээр ерөөсөө энэ баталгааны бичгэн дээр бол оролцоогүй. Энэ гэрээн дээр ерөөсөө оролцоогүй. Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн гадаадын банк, хятадын байна уу банк
энэ баталгаа гаргах ёстой байтал одоо зүгээр ингээд China Highway гэдэг компани энэгээр юмаа хийж чаднаа гэдгийг Jamban Engineering гэдэг зүгээр компани зүгээр л одоо 100 айл дээр нөгөө ажил хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Би чадна гэж зогсож идэг хүмүүстэй яг адилхан наад бид нар бол чаднаа гэдэг ингээд зүгээр нэг компани баталгаа гаргаад ингээд тамга дарцсан. Энэ бол зүгээр шууд заллин. Хуулиар гадаадын банк байх хэрэгтэй. Тэгээ хуулиараа бол гадаадын банк нь байх хэрэгтэй болохоос биш зүгээр нэг аж ахуй нэгж компани гарч ирэнгүүтээ бид нар батлан даачнаа та нар биднэрт итгээрэй гэдэг ийм цаасыг авангуудаа 500 тэрбум рүү шилжүүлсэн байна гэдэг бол энэ бол зүгээр бүлэг дээрэмгүй шууд ойлгоход болно. Тэм учраас Монголын бас энэ эрхвч энэ санхүүгээр мэрэгсэн хүмүүс нь энэ дээр юм хэлэх бах, санхүүгийн зохицуулахороо юм хэлэх бах, сангийн юм хэлэх бах. Уг нь бол хуулиараа одоо байгаа дүрэн журмаараа бол давхар даатгагч нь өөрөө санхүүгийн зохицуулахороо сангийн ямд бүртгэлтэй байж ах хэвээр. Энэ бүхнийг алгасаа зүгээр энэ цаас явуулаад 500 тэрбум төгрөг зарцуулсан байж байгаа нь өөрөө бүлэг заллингийн гэмт хэрэг байх магадлал болцсохгүй байна гэж ер нь тийм байна гэдгийг бол шууд шулуухан хэлэхэд бол хэлэлцэхгүй. Тэгэхээр манай хуулийн хяналтын байгууллага энэ талаар цаашаа өргөжлүүлээд заавал одоо хэн шалгах төр хороо заавал одоо олон нийтийн эсэргүүцэл бүх зүйлийг харна гэлтгүүгээр ажиллаа хиймээр байна. Хуулийн дагуу өргөсөн тангарагын дагуу гэдэг ийм шаардлагыг хуулийн хяналтын байгууллагуудаа бас хөргөж байгаа. Ер нь бол өнөөдрийг хүртэл бас нийслэлийн нэгэнт одоо нийслэлийн хотын даргатай холбоотой, хотын удирдлагуудтай холбоотой юм ярьж байгаа. Нийслэл дээр ер нь юу болсон юм бэ гэж хэдэн тоо та нарт бас хэлж өгье. За 2016 онд нийслэлийн төсөв 550 тэрбум байсан. 2026 онд 4 их найд болж байгаа. Одоо нэмэгдсэн. За 2021 оноос бол нийслэлийн эрх мэдлийг бол бүр онцгой нэмсэн. Одоо оюун эрдэнэ ерөнхий сайд болсноос хойш гэсэн үг шүү дээ. Хот өөрөө татвар хураамж тогтоодог болсон, бонд гаргадаг болсон, үнэт цаас гаргадаг болсон, тусгай сан байгуулдаг болсон, концессийн гэрээгээ өөрсдөө хийдэг болсон, хэрэгжүүлэх хэрэгтэй болсон. Ингэснээр хотын татвар гэдэг одоо бидний яг үнэндээ хаана яаж төлдгөө мэддэггүй олон нийт бол нэг тийм төдийлөн анзаардаггүй энэ татвар 1% татварыг 2% болгож өсгсөн. Дараа нь замын энэ төлбөр байна. Тээврийн хэрэгслийн татвар байна. Зам ашигласны төлбөр, агаарын бохирдын төлбөрийг 2-оос 3 дахин нэмсэн. Эрх мэдлээ нэмсэн, дээр нь татвараа нэмсэн, дээр нь одоо төсвийн орлогыг нэмсэн, зээл авдаг эрхээ нэмсэн. Ингэснээр одоогийн байдлаар шүү дээ Улаанбаатар хот дээр зөвхөн үүсчээд байгаа өр нь юу вэ? Зээл нь юу вэ гэдээ ингээ харахаар хотын бонд нийтдээ 500 сая доллар, Америк доллар гадаад зах зээл дээр. Олон улсын байгууллагын зээл, ADB, Дэлхийн банк гэх мэтчлээ одоо энэ 500 сая доллар. Батлан даалтууд байгаа. Дэд үтсийн төслүүдэд өгсөн баталгаа 300-аас 500 сая Америк доллар. Ингээ нийтдээ хотын тавьсан өр. Энэ хотын гэдэг ойлголт байхгүй шин чи улсын даах ачаа, энэ ачаал нь 2 тэрбум Америк доллар, 1.5-аас 2 тэрбум Америк долларт хүрсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо хэдий 7 их найд төгрөг. Тэгээ оролцоогоор 7 их найд төгрөг буюу Монгол улсын төсвийн одоо 30 орчим хөв болж байна. 20 гаруй 30 орчим хөвтэй тэмцэхүйц хэмжээний үрийг ингээд тавьсан ингээд байж байгаа. Үеийн үед одоо нийслэлийн удирдлагуудтай холбоотой үндэсний аудитын газраас тайлан дээр үеийн үед давтагддаг шаардлагууд нь юу гэхээр нийслэлийн төсвийн сахилга бат үнэхээр сул байна. Худалдаа авалт ил тод биш байна. Төсвийн хэтрэлт өндөр байна. Төслийн хэрэгжилт удаашрж байна. Өөрөөр хэлэх юм бол ингээ эхлүүлчээ дуусгадаггүй ингээл мөнгө урсгаад байгаад байна. Үр дүнгийн үнэлгээ байхгүй. Энэ их эрх мэдэл, энэ их мөнгөөр баахан хэрэгжүүлчихэд үр дүнгээ хэмждэггүй. Өөрөөр хэлэх юм бол бид нар өнөөдрийг хүртэл оюун эрдэнэ ерөнхий сайд болоод үеэлээ хотын дарга болгосноос хойш тэнд асар том нэг улс гэж байгуулад Улаанбаатар гэдэг улс байгуулад тэр улс нь асар их эрх мэдэлтэй, тэгээ асар их мөнгөтэй, тэгээ тэр мөнгөөрөө эрх мэдлээрээ хийсэн ажлаа дүгнэлт үнэлгээ байдаггүй. Ингээд дур зоргоороо аашилж ирсэн. Ийм зүйл нь ил болцсон гэдгийг одоо жил болгон аудитын байгууллага дүгнээд хилээд байсан байгаамаа. Тэгэхээр өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот дээр болж байгаа үйл явдлууд дээр арчилсан нам бол зөвхөн одоо сөрөг хүчин эмчин, ялагдсан эмчин ер нь Улаанбаатар одоо дараагийн сонгуул дээр нийслэлийн удирдлагыг сонгуулийн аргаар авахын төлөө ямар нэгэн байдлаар улс төрийн мэдээлэл хийгээгүй. Арчилсан нам сөрөг хүчний үүрэг гэдэг юу гэсэн үг гэхээр төрийн ажлыг аль болох засах, чиглүүлэх тал руугаа явж идэг. Энэ үйлдсэн үүрэгтэй дээр нь одоо мэдээж эрэг сонгуулийн аргаар төрийн эрх барихын төлөө уралдаан явж идэг. Гэхдээ зориудаар ийм ямар нэгэн мэдээлэл ерөөсөө хийдэггүй. Жишээлбэл туулын хурдны зам дээр бид нэр мэдээлэл авъя. Шууд зогсоо гэж арчилсан намын бүлэг анханасаа шаардаагүй.
эхлээд мэдээлэл авъя. Тал бүрийн байр суурийг сонсъё гэд бүлэг дээр хилцүүлэг зохион байгуулсан. Бүлэг дээр хилцүүлэг зохион байгуулахад хотын удирдлагыг тойрсон хэдэн үнээс бусад нь гаднаас ирсэн буюу чөлөөтөө одоо яг мэрэгжлийн байгууллагад ажилладаг боловсрол эзэмссэн мэрэгчлэтнүүд экспертүүдийн тайлбарыг өөдөөс нь няцааж чадаагүй. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө хийж байгаа ажлыг хамгаалж чадаагүй. Хууль зөрчсөн гэдэг нь нотлогдсон. Ингээд үүнээс цааш арга хэмжээнүүд явсан. Тэрнээс үүшээс арчилснаа бүтээн байгуулалтыг ямар нэгэн байдлаар одоо эсэргүүцсэн зүйл байхгүй. Энэ их эрх мэдэл, энэ их мөнгийг ил тод биш хаалттай байдлаар зарцуулаад дээр нь байгаль орчны үнэлгээ нь одоо яг гүйцэд гараагүй байхад төслийг шууд эхлүүлж байгаа нь зөв буруу юу? Эргээд энэ биднэрт одоо энэ туулгалтай холбоотой ер нь байгаль орчны энэ тэнцвэртэй холбоотой эрсдэл үүсэхүүгүй юу гэдэг нь тодорхой болоогүй байхад энэ бүх мөнгө зарцуулалт яваад байгаа дээр асуудал тавьсан. Одоо ингээд цаашдаа бол үндсэндээ маш хэцүү нөхцөл байдал руу орж ийн. Энэ юуг нь одоо гол алдагдж байгаа зүйл нь юу вэ гэхээр бүх эрх мэдэл мөнгө ашиглаад тэгээ зүгээр юу ч гэж хэлж байсан энэ ажлыг хийх ёстой гэж дайрсных нь гороор одоо Монгол улс энэ их хэмжээний мөнгөөр дээр нь энэ их бүтээн байгуулалт энэ хурдны зам энэ ажил үндсэндээ гацалтанд орж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тооцоо буруу хийсэн дээр нь эрх ашиг шингэж хэтэрхий бярдаж дайрснаас болоод Монголд хэрэгтэй бүтээн байгуул зогсож байна. Дээр нь Монгол улс 500 тэрбумаар одоогийн байдлаар хохирчод байж байна. Тийм учраас хотын дарга үүндээ зүгээр өөрөө сайн дуураараа ёс суртахууны үүднээс, ёс зүйн үүднээс хариуцлага хүлээгээд нийслэл Улаанбаатарчуудаасаа уучлалт гуйгаад, татвар төлөгчдөөсөө уучлалт гуйгаад даваа далаатай хамт огцрох ёстой. Мөн дээр нь энэ гэрээг анх байгуулсан энэ тендерийг анх зарлж явах үед оюун эрдэнэ ерөнхий сайд байсан. Оюун эрдэнэч мөн энэ бүхнээс хол зайлахгүй гэдгийг бас энд давхар сануулж хэлье. За баярлалаа. Одоо даваа далаа дараах жишээ нь 6.6 тэрбум төгрөгийн мөнгө угаасан гэдгийг тогтоогдсон гэж ихний цагдаагийн байгууллагаас мэддээд авах гарч ирээд бодлаа мэдлэгээр ер нь ингээд өөрсдөө үүсгээ бүх зүйлээс бүтдэг ийм юм байхгүй, тийм юм байхгүй юм бата гарч ирсэн. Ер нь ингэж ам фигураар юмнаас бүтдэг байл юу гэж харж бид нар ер нь баримтаар болцдоо таны яг энэ ярьж байгаагаар харин тийм жишээ тогтсныг бүс төрийн үднээс нь харж. Одоо энэ дээр нөгөө олон нийт маань сэтгүүлч бид нар ч гэсэн тийм нэг юм итгэхгүй байна шүү дээ. Юунд ч итгэхгүй байна. Хэн үнэн яриад байгааг. Энэ хэн буруутай вэ гэхээр хууль сахиулах байгууллага өнөөдөр мөрдөх шалгах ажиллагаагаа явуулахгүй байна. Хоёрдугаар шүүхэн цаг тухайд нь тодорхой шударга шийдэж чадахгүй байгаа учраас сүүлдээ хэнд нь мэдхээ байж эхэлж байгаа байхгүй. Тийм учраас өөрөөс нь эхлээд сонсъё, дараа нь хуулийн байгуул. Гэтэл энэ цагаан дээр хараар хууль зөрчсөн баримтаараа байж байгаа. Ямар ч тайлбар байхгүй энэ дээр. За жишээлбэл тэр эхнэрийн компани руу мөнгө шилжиж байгаа дээр өөр жишээлбэл ямар тайлбар байх юм? Гэрэлтэй батлуулахаас өмнө юу вэ? Тэр одоо тайлбар уу? Тэгэхээр ийм тайлбарууд бол хинч хэлэх хэрэгтэй. Бүр цаазаар ахуулж байгаа хүн байсан ч гэсэн өөрийнхөө үгийг хэлэх хэрэгтэй. А тэрэнд итгэхгүй үгүй юу гэдг нь манай хэвлэл мэдээллийн байгууллага болон үзэж байгаа тэрийг харж байгаа хүмүүсийн сонголтын асуудал. Нэг л зүйл сонголт байхгүй. Энэ бол баримт. Факт буюу хууль. Хууль сонголттойгоор хэрэгжихгүй. Баримт сонголттойгоор одоо хүнд итгэл үнэмшил төрүүлэхгүй. Тийм боломжгүй. Тийм учраас байгаа баримтаараа ярина, байгаа хуулийнхаа хүрээнд ярина. Тийм учраас харин хэлж байгаа нь даваа далаа даргаас гадна Нямбатар даргаас хариуцлага хүлээх ёстой. Энэ бүх эрх мэдлийг, бүх мөнгөний эрх мэдлийг нь өгсөн, тухайн үед одоо туулын хурдны замыг эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн. За энэ бүхнийг харсаар өж чимээгүй явж исэн үеэл оюун эрдэнэ ерөнхий сайд тасан бас давхар хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага нэхэх үе ирнэ. Өнгөрсөн жилийн 7 сарын 9-нд Улсын хурлын нэгдсэн чуулганарын туулын 1-р тойрог зам гэж оруулж ирээд наадмын өмнөх нь батлуулсан гэдгийг та бас анх шүүмжилж ирсэн юм байлээ. Тэгэхээр бусад гишүүд ч гэсэн ярьж байна. Туулын урдны зам гэж огт бид нэр танилцуулаагүй байж одоо ингээд чуулганаар батлуулсан юм шиг гишүүдийг хүртэл төөрөглөж иргээ. Энэ дээр та юу? Яг гоо энэ дээр бол гишүүдийн хариуцлага асуудал. Энэ дээр бол улсын хурлаар юу орж ирж байна гэдэгт анхаарал хандуулаач гэж гишүүдийг сонгоо явуулсан. Их хурлын гишүүд анхааралтай байх ёстой. Тэгээд тухайн үед нь ийм асуудалтай байна гэж бол олон нийтэд мэдээлэх үүрэгтэй хэлж явах ёстой шүү дээ. Нээлттэй байх ёстой. Тэргээ хэлж явах ёстой. Тэрнээс биш бид нэр мдээгүй гэдэг тайлбарыг их хурлын гишүүн хэлэх эрх байхгүй. Анзаараагүй гэдэг эрх байхгүй. Хэдий наадам ойрцсон байж болно, шинэ жил ойрцсон байж болно. Гэхдээ энэ зүгээр яг ингээд хаалга гэдээ үзэх юм бол
хотож байх хэрэгтэй байхгүй дээ. Эндээс ямар шийдвэр гарах вэ гэдгийг бид нар мэдчих үүрэгтэй. Тэгээ тэр утгаараа би нодлон наадмаа юм сануулж ирсэн. Сануулад энэ чуулган танхимд орилж ашгараа нэмэр олоогүй. Тэгээ гарч ирээд машин дотроо ийм юм явж байгааг сануулж ирсэн. Гэтэ тэр бол өнгөрсөн. Одоо болж байгаа нөхцөл байдал бид нар ийм хохирлыг амсцсан байна. Бүтнээрээ амсцсан байна. Тийм учраас энэ хохирлыг Монголын төр өөрөө хариуцах болж байгаа. Монголын төрийн эрхийг барьж исэн этгээдүүд хариуцах болж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ эргээл бас иргэд дээр ирж байгаа ачаа. Тэгэхээр иргэд дээр ингээд давхар ийм дэрми ачаа өөрүүлж байгаа энэ хүмүүстэй заавал хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь өөрсдөө яг ёс суртахууны үүднээс ёс зүйн үүднээс хариуцлага хүлээх үүрэгтэй л дээ өгнө. Нийслэл хурлын дараа баярыгаа яараа огцруулчлаа штэ. Хурлын замыг эсэргүүцсэн. Энэ юу гэж харж байна? Тэгэл энэ Монгол Ардын нам бол бүх хурл болсон байна штэ. Яг л нэг хуучны нэг намын тогтолцоо шиг ерөөсөө нэг нам босоо удирдгаараа иргэдийн нийтийн хурл, их хурл, засгийн газар тийм ээ. Яг ингээ босоо удирдлагаараа авч явдаг. Энэ дунд нь одоо хуулийн зарчим энэ төр гэж байхгүй. Тэгэл өөрийг нь эсэргүүцсэн иргэдийн хурлынхаа даргаыг шууд ингээ солиод хайчдаг тийм ээ. Тэгээ одоо яг хөө энэ намын дотоод зохион байгуулалтын асуудал байна. Аман гол нь хохирж байгаа нь олон нийт байна. Тийм учраас олон нийт маань хэрсүү байгаад яг юу болж байгаа дээр ямар нэг утга уянгахгүйгээр хандах хэрэгтэй. Хууль шүүхийн байгууллагын маань бэлэн байгаа баримтан дээр одоо ажиллаач л гэж шаардж байгаа.